Танд мөнгө хэрэг хэрэгтэй байгаа бол Монгол улсад цорын ганц газар мөнгийг хангалттай зүгээр дураараа засаж байгаа. Энэ бол 3 сая нэт шоу нэвтрүүлэг. Багдгүй араби шэхүүчсэн мөнгийг ингэж засдаг. Харин манай хоёр жүжигчин болоод мөнгийг гамгүй засдаг. Ингээд мөнгийг гамгүй засагч жүжигчин Батөмөр. Амны фигурэрэ, усти фигурэрэ, гүрдэн старый болж үгүйнэ гэрэ. жүжигчин Баяр Магна. Гэхдээ яг орчин үед те хамгийн цэвэрхэн мэдлэлтэй те хүнтэй гар барихгүй. Тэгвэл би яг сүүлийн үед ханаад том их байгаа учраас хүн бариад шууд юм байгаа. Гэхдээ яг ханаадны вирус яг энэ хавар явж идэг гэсэн. Тэгэхээр хамаагүй те. Ингэнгүүтээ ингээд нөгөө вирусыг хөөж байгаа байхгүй ингээд. Сурмаар юм байна. За өнөөдөр та хоёрын сэтгэл яг ямар байна? Хэрэг хэмжээний мөнгийг хүмүүст цацъя гэж бодож байна. За инээхэд бэлнэ үү та хүн? Инээхэд бэлнэ үү? Би гинэд муутай хүн биш гэсэн мөнгө цацхад бэлэн байна. За тэгээд оролцогч нар хэр байх нь гэдгээс шалтгаална да. Би ч юу н харамш шүү дээ. За ингээд жүжигчдээ суудалт өрөө. Энэ үгийг манай үзэгчид бас яг бараг чийлэлцэн бах гэж бодож байна. Манай нэвтрүүлгийн эхний үе бол 100,000 төгрөг, 2 дугаар үе 300,000, 3 дугаар үе 500,000, 4 дугаар үе 1 сая төгрөг. Та 5 үеийн дурш 2 жүжигчингийн маань зөвхөн нүүрэнд нь бушилцах төдий хөдөлгөөн үзүүлж чадхад л 3 сая төгрөгийн эзэн болох болно. Ингээд шоугаа эхлүүлцгээе. 3 сая нэ. Энэ бол миний ажлын байр. 2 сэтгэл татам залуу болон 2 сэтгэл татам давчлуур байгаа. Нөгөө давчлуурыг дарснаар оролцогчдын маань цаг гүйж эхлэн 1 минутын дотор хэрвээ оролцогч маань 2 жүжигчийн маань инээлгэж чадах юм бол улаан давчлуур дарагдсанаар болцлоо хангана гэсэн үг. Ингээд шоугаа эхлүүлцгээе. Тасна мөхөртиг өрөө. За сайн байцгаана уу, намаа мөнх Эрдэнэ гэдэг 23 настай үйл хөдлөх хөрөнгө зуршлын компани менежер идэг. За ямар зорилгоор орж ирж байна? За шуун цээж шувтан бүх соёроо сайжруулах зорилгоор орж ирж байна да. Ааха. Фитнестэй явах сонирхолтой нэг туранхай. Одоо ер нь бус оролцогчоос одоо давуу талаар яаж инээлгэнэ гэсэн давуу талтай байна? Давуу тал гэх юм бол хүн илэлнэ, stand up comedy ярина. Болохгүй бол төрөл бүрийн юм хийн. Төрөл бүрийн юмд нь юу хатж байгааг вэ? Яа та хоёр одоо зах дээр 8 хийж байгаа хүмүүс шиг. Бүх юм нэгж ямар үнэтэй. Оо бүжиг бүгдийг л хийндээ. За мөхөртэй. Төрцөн. Бэлнэ үү? Билээ. За амжилт хүсье. Илгийн хөшөөгөөд өгөөрэй. Чамд 2 жүжигчнийг мушилзуулах, инээлгэх илгийн хөшөөх 1 минутыг яг одоо явуулж эхлэе. За тайзан дээр хөдөлмөрийн баатар Монгол улсын ардын жүжигчийн хайдугаа хүрэлцэн ирсэн байна. За ламбат бүжиглээ. За энэ ч болохгүй юм байна те. За шууд stand up comedy-гаар явчих. За би нэг хятад реклам үзлээ л те. Тэр хятад реклам арай л бас юм аа. Хятад реклам бол үнэхээр алдаатай байна. Нэг ог рекламдж байгаа. Тэр ог рекламдсан чинь таны ям өмхийр сөөрл байна уу гэж байгаа байхгүй. Тэр одоо яах гээд байгаа юм биз дээ. Оогоо зарах гээд байгаа юм уу эсвэл хүн өмхийн амтайгаар нь доромжлох гээд байгаа юм уу те? Тэг би ерөөсөй ойлгоогүй. За 46 секунд болчихлоо. Яа та ламбатаа бүжгэлт юм бэлээ. Мемори дээр чи тоглож чинь доо чи ихнээсээ. Хой санамж дээр чи тоглоод. Мангар олон татлаас тий. За дэмжээд инээсэн шүү. За 100,000 төгрөгтэй. За болио. Цаашаа явахгүй. Би гармаар штэ. Та зүгээр амар харамч хүмүүс шиг санагдчихж байна. Үгүй өгөөд. Тэгээд өөрийн мөнгө амар харуулж байгаа шүү.
За тэгээд энэ хүн хэмжүүлэлд орсондоо маш их баяртай байна. Чадах чинээгээр нийлхийг бодлоо тэгээд. Баярлалаа. Баярлалаа. За. За одоо ёстой ламбада дээр инехгүй шүү. За сайн нэвтрүүлэлтэд ороод гараад ирлээ. Сэтгэл маш өндөр байна. 100,000 төгрөгийн эзэн болж чадлаа. Тэгээд цаашаа үргэлжлүүлэх гэсэн боловч бас цаашдынх нь бас чадахгүй боловч цайз төрж байсан бол бас тэгээд гараад ирлээ. Нэвтрүүлгийн ивент төгч Mobicom хүлээлтээс илүүг 3 саяны шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Тайснаа болор Эрдэнэ. За сайн уу болор ирдэнэ. Сайн байна уу? Болор Эрдэнэ гэдэг боги гэж тоддог. Боги юу гэж байна? Дуулт юм уу? Тэгээд нэг та хоёрыг хараад 40 жил инээлээ те. Тэгээд нэг буцааж нэхэхгүй нийдийнх нь бахаан ч хэсгийг хариулт юм уу гэдэг. Маркетингт орж ирж шүү. За, цаг явуулах уу? Бил нөө та хоёр. Үгүй би өөрөөсөө асуух гэжсэн шүү. Уучлаарай. Библиэр та. Яг хоёрны өөдөөс бас ганцаараа зогсоод ах юм. Би ард чинь байгаа. Зүгээр асуудалгүй. Би ард чинь арийн чинь дааж байгаа. Амжилт битээ самдраарай хаа. За дууд уулъя. За, цаг явлаа. Эхнэр өглөө гэрээ цэвэрлээд үлдэхдээ намайг мөнгө олоод ир гэж явуулсан да. Би 3 сая нэд ороод мөнгө олох гэсэн чинь баяр магна Батаа ах надад мөнгө өглөө. За тэгээд өөр зүйл яриа. Би өнгөрсөн оны сүүлээр нэг ажилд орсон байгаа. Баяр өрөхгүй мө. Монголд ажилд орох ч айгүй хэцүү шүү дээ. Нөгөө нэг дипломтой хүмүүс ажлын байрнаас их болцсон. Тэгээ би бас ажилд ороод удаагүй дарга болсон байгаа. Асуу, инээс нэг асуу. Найл инэт мотоо шүү дээ гэж. Түрүүний баяраа Батаах мөнгө өглөө. Төө хол бодож инээ дээ. Би зүгээр гайхав. Би дарга болсон гэхээр дарга нарт зориулаад инээс шүү дээ. Дарга нарт дуртай юм уу юу? Дарга гэхээр л инээгээд байгаа юм шиг. За, би түрүүний нэг мөнгө өгснэг бодож инээ лээ. за, Баярлалаа. 100,000 төгрөгтэй аваач аварч ирсэн мөнгө олоод ирсэн 100,000 төгрөгтэй байна. Алдчихвал алуулсан. Аваад гарах юм уу? Аваа гарахаар бас алуулаа. 3 сая төгрөг авах 100,000-ыг аваад тахтай яа тэгээ. Чи ч айгу мондог юм байт юм аа. за, би шаваа нөгөө алтан загасны үлгэрийн хүнтэй суудсан болоо гэж бодлоо. Гүү үстэй тий. Гүү. За, чи тийм юм шиг л ярьлаа. Гэхдээ тийм бити байгаасаа гээд цаг явуулсан. Содогс киноны нэр хэлээ явчлаа шүү дээ. За, цаг явуулаа. Тэгээ дарга болсноосоо үргэлжлүүлээд ярэ. Би дарга болсон байгаа. Тэгээд даргаас ер нь гишүүн болоход их ойрхон байд юм байна те. Би тэгээ гишүүн болох гээд нэрээ дэвшүүлсэн байгаа. Би тэгээд ямар дарга болсон бэ гэвэл Монгол улсын 255 дахь цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн эцэг эхийн зөвлөлийн дарга болсон байгаа. Тэгэд яг бүтнээр нь хэлэх юм бол те Монгол улсын 255 дахь цэцэрлэгийн шинээр байгуулагдсан цэцэрлэг байхгүй юу? Эцэг эхийн зөвлөлийн үүсгэн байгуулагч бөгөөд эцэг эхийн зөвлөлийн гишүүн бэлтгэл бүлгийн эцэг эхийн зөвлөлийн дарга болсон байгаа. Тэгээд манайх нэг ингэ ярьдэн штэ даргын хүүхд дарга болж байна, улс төрчдийн хүүхд улс төрч болж байна гэд. Чи энэ яг үний юм бэлээ. Манай охин бас дарга болохоор болсон. Тэгээд цэцэрлэгт нөө нэг ангийн дарга гэж байдгүй юм бэлээ. Ахлагч гэж байд юм бэлээ. Тэгээд манай охин ахлагч болсон. Гэтэ өөрөө тэрийг хэлж чадахгүй. Би ингээд ахлаач болсон. Алхаач болсон. Ахлагч болсон гэдэг. Энэ завшааныг ашиглаад Монгол улсын 255 дахь цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн ахлагч цэлүүгэндээ баярын төргийа. Тэгээд нөө нэг хүний биений гон сайхны 95% нь тэ үсгээдээс шүд үйд юм байлээ те. Тэгээд би нэг юм зүйл үзлээ. Наасаа хараарай. Баярлалаа. Юунд нь баярлах вэ? Гомдлоо гэж. Ингээ шидгүүгээ Монголд даяар зарлчлаа шүү. Уг нь өшөө гоё сонирхолтой түүхэд ярихчлаа. Дахиад нэг шүдэ үзүүлэх гэсэн юм шиг үү? Дээдлээ ингэж аваад Уг нь ингээ баян сугараад идэг. Яг ингээ сая авагдах гэж юусэн авагддаг. Өөр сонь сайхан юу вэ? Өөр нэрээ охинтой хүүтэй болж байгаа. Оо за баяр хүргэе. Баяр хүргэе. Орон сууцнаас манай гэр бүлд орон сууцын зээл авахар болсон. За цаалга тэнд байгаа баярлалаа. Баярлалаа. За амжилт. Гурван саяны шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Тайснаа ангарах сүрэн. За сайн байна уу? Сайн байна уу? Өөрийгөө сайхан танилцуулаач гоо. 24 настай Эрдэнэлгийн ангараг сүрэн гэдэг.
цахилгааны инженер мэргэжилтэй. Одоо хаана ажиллаж байгаа нэ? Одоо дахиад сурсаар л явна. За. За чи манай хоёр жүжигчтэй зүгээр амар дотн чөлөөтэй байж болно. Би сандрахгүй шүү гэж гарч ирээд энэ дээр гарч ирээд Ань жоохон сандрах гэдэг юм байна. Харин Тэ гайгүй. За цаг явлаа. Нэвтрүүлэгт орохоос өмнө ард мейкап хийд юм байна. Би цаана өрөөнд нь ороод өөрийнхөө хувьд би бол нэлийн тод мейкап хийлгээд авахгүй. Хийж ирээл буусан чинь ардаас нэг юм дахиад хүн орж ирсэн. Хичээн дүү чи мейкап хийлгэчихээ гэж аахгүй. Миний царай юу юм те? Засаа лавдгоо заслын хаан юм уу те? Тэгээ нэг онгоо ирээ гэж бодож байна. Нэг копи 12 давхгаарт нэгэн бүсгүйгэнд байждаг аахгүй. Тэгсэн чил бүсгүйн тэгж гинэ. Чи ямаа ингэ сууж байсан чи манай нөхөр ороод ирвэл чи яах вэ гэдэг чинь. Тэгсэн чи нөгөө залуу тэгэх юм бол би 12 давхрын сонхоор үсрэхэд л арга мөнгө хөлгөмийн доор намайг хүлээгээ байж байгаа гэдэг аахгүй. Тэгсэн чи таалга нь юу төс гэж нүддэг аахгүй. Нөгөө залуу чинь сонхоор гараад үсэрсэн чинь үсрээл боочдөг аахгүй. Бүсгийн сандраад нөхөр нь ирж байгаа болоо гэл үүдээ онгойлгосон чинь өөдөөс нэг морь уучлаарай бороо ороод байгаа орцсон зогсож байгаа шүү. Эзэнт маань тгээ хэлчээрэй гэдэг. Энийг чи энийг болохоор ч муухай шүү дээ. За дууслаа дөө. хөлн доороо бас бүжиг хийгээд яваад эндээсээ ингэж зогсоод. За. Морчин гэхдээ яг энэ нүдэн дээр зогсож байгаа хаа гайг бах. За морилоо. За. Баярлалаа. За, фейлдэд гараад ирлээ. Гэхдээ мөнгө хожихоос илүү оролцсон маань илүү чухал байлаа. Гэхдээ гараа жоохоо сандарчлаа. Дараагийн оролцогчид бүгдээрээ тайснаа угтан авцгаая. Бацэрэг. 안녕하세요. 사면은. 안녕하세요. 제 이름은 마트졸구입니다. 저는 2000년에 대연했습니다. 모두 나하고 마트를 듣기 하루 있었을 때 어이든 비시 듣기. Инээлх бэлтгэлтэй орж ирсэн. 자, 숏 1초. За бацэрэг амжилт хүсье. 감사합니다. Цаг явлаа. За, 숏 солонгос киноны хэсгээс явчих. Суяна. Би чам нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй. Юу юм бэ хайрт минь? Чи бид хоёрыг ах дүүс гинэ гэсэн чинь 370 дугаар анги төгсөв. Нэрийн нарам якинаас. За шууд дараагийн хоног навчи. Сайн нэг мэдээгээр вьетнамчууд Монгол охтуудаас болж хятадуудыг бэлтмүдчихэд тэгсэн чинь манай нэг босоо өх Монголын нэг бадрум бит ах. Гэхдээ одоо тэгээ манай вьетнамчууд сайн байна. Үнсийг гэлтэй нэштэй гэж хэлсэн. За шууд дүүл дараагийн хоногод явчих. Сая нөгөө төгсөөд гавьяат маань Пауло Морерөтэй зодтолсон тий. Тэгсэн чинь нөгөө хоёр тайснаас хоёр боксч маань гарч иж байгаа байхгүй. Пауло Морерө нөгөө снэп балгаа өвссөн. Тэгэл амар ингээл гарч ижсэн чинь манай нэг монгол залуу тэр нөгөө шатныхан дээр зогсож исэн. Тэнгүүтээ тэр снэпийг авангуутлаа буцааж тавьж эргүүлж мөргүүлжсэн буцааж тавьж итэр. Манайхан бас тэгж болохгүй. За. Гоё юм. Тэгээ энэ завшааныг ашиглаад энэ системийн дүрхчээ хайртай шүү. Умаа хайртай шүү. Опа! Гарахад тийшээ. 247 дугаар анги. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Олимп банк. Тайсна Алкан Ямка. Сайн уу минь өрдөө. Сайн байцгаана уу? Доогрох шин шалгаа жижиг хэрэглээ хэлдээд. Шууд ярихгүйгээр хэлэх юм шиг тий. За. Алкан Ямка би цаг явуулах уу? Үгүй юу? Үгүй. За байж байгаарай. Байж байгаарай гэж байна. Баяргий. Тааш дахиад Амжилт. За. Энэ орхоо байж байгаа юм. За. Цаг явууллаа.
Сүнс кино. Оо, Дэми Мори орд орсон чи баяр үргээ залуу мэн гэж ерөөсөө. Бас үзчихээ бас энэ. Гэтэ саяны үзүүлбэрээ цааш нь за энийг өөр цааш нь өргөжлөж үзүүлэх хэлгүй те. Өргөжлөх үү эсвэл 100,000 аваа харах уу? Өргөжлөх шинжтэй ороод ирлээ. За. Бид гурвыг бол бүр тоож харьцахгүй юм байна. За. Бэлэн болохоор хэлээрэй. Бэлэн үү? Окей, цаг явууллаа. Цаг. Ла 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 одоо гараад ир. Уг нь их гоё мэрэгжлийн төвшөнд их гоё үзүүлбэр үзүүлэх гээд бодсон. Цаана зөндөө үзүүлбэрүүд байгаа юу? 3 үзүүлбэр. Оо 3 сая төгрөг очих гэсэн юм шүү дээ. Тэд нар ч нэрээ үзэж болох уу? Үзүүлчих бүтэн үзүүлчихдэг. Үзүүлчихдэг. Нэгэд одоо мөнгө авах авч. За. Үзүүлээ. Тэр тухтаа үзье. Сүнс кино бол гоё шүү ёо. Аа өгөөл араас нь тэрээд авах чинь тэгэл. За дуулаарай. Мамуна ширмана тойлан тоглоом. Байцаарай. Нэг дадаа байна да та манай тэмцэн журмыг мэдэх үү? Гадаад хэлээр заавал болох хэвээр. Гадаад хэлэндөө байна уу? Саяныхаа англиар дурчих уу? За. Baby come on my home. Baby mother туги маягийн биш тоо. Дой. За хата дуултаа. Та юу дуулаад байгаа өөрөө ойлгож байгаа юм уу те? Мамунашир. Магна хэрвээ гойлог байсан бол ингэж харагдах юм байна гэж бодчих доо. За. Ирсэн маш их баярлаа. За баярлаа дүүнрүү. 3 сая инээд шоу нэвтрүүлэг. Хүлээлтээс илүү Mobicom, Tesla, Google. За сайн байцгаана уу. Намайг Дөлгөөн гэдэг Өмнө Говьмгийн Хамбог сумаас уржигдэр өглөө шуудангийн автобусан тэгээд ард түмэнтэйгээ туулаачлаад ирлээ. Механикаар суралцдаг оюутан залуу. За хүүч гэх юм уу. Туулаач ирсэн юм. Тийм туулаач. Буцахтаа туулаачлах юм шиг мөнгөтэй гэж бодсмоор юм дээ. Тийм ээ. Тийм ээ. За. Бэл нөө. Бэл. Сандарч байгаа юм байхгүй сте. Гайгүй дараа нь аав үзээд намайг яах вэ гэдгээс айж энэ. За. Том хүний лимөр орхон дээ тий. За, дуртай сэдвэр чи ярих жах шиг байна. Үбүсээ хүүхдүүдийн чихийг дараарай. За ингээд саяхан Валентин болсонтой холбогдуулаад юм ярил л да. Ингээд Валентинаар ингээд авцаамууд дээр машин барь явж хад гоё хосуу зөндөө байна. Гоё бүсгүүчүүд зөндөө байна. Тэгэл ингээд машин барь явж хад надад ингэ санагддаггүй энэ ямар сони юм бэ. Найз залуучуудын дайраад охиныг авч яваад лагер явуучих юмсан та гэсэн бодол төрсөн. Би Валентин ганц би үргэлжлэн Валентин тэмдэглэдэг. Ягаад гэвэл би 11 сард төгссөн. Тэгээд яг ингээд бодоод үзэхлээр аав ээж хоёр намайг яг Валентины үеэр бүтээсэн байдаг. Тэгээ аав ээжтэй баярлалаа. За тэгээд аав ээжийнхээ тухай ярмаар аав ээж өөрөө айгүй тийм үлжүүртэй сайхан хүмүүс байдаг. Яг оройтод ороод ирэхлээр ээжид байдаг нэг онцгой чадвар бол хариулж болдгоо асуулт асуудаг. Яг ороод ирэнгүүт ээж за миний хүүхд даварч хаансан уу? Гутан бэ. Гэвэл даварцсан болох гэдэг. Үгүй гэвэл дахиад даварах гэдэг. Тэнгуут шууд ээж надад сонсогдохоор хэмжээний аавын шигэн шууд шивэндэг байсан.
наа хүүхд чи намайг тоохгүй нь үл ойшоогоод байна. Тэгээд босч ирээд асуудлыг шийддэг байсан. Тэгээд ингээд заа ботоо болчихлоо. Одоо ч аав чи удахгүй асуудлыг чи шийдэх бах та гэж бодож байна. Ямар ч хэсэн туулаачлаа хүрээд ирсэн. Одоо тоолоочлал буцсан да. Аав чинь чамаа хүлээж байгаа бах та гэдэг шиг. За амжилт хүсье. Дахиад туулаачлаа хүрээд ирэх юм бол манай тайз шоу нэлтэй. За тэгээд сая тайзнаас бууж ирлээ. Тэгээд амжилтгүй болчлоо. Тэгээд дараагийн оролцогчтой хэлэхэд сайн бэлдээрээ, хичээгээрээ энэхүү шоу нэвтрүүлэгт ороход зориулж чөлөө өгсөн Skills-тэй сургалтын төв мөнх баясгалан багштай баярлаа. Тайснаа мэд сайхан. За сайн нөхөө. Сайн байна уу? За өөргөн танилцуулах уу? За би Төв аймгийн Ухтал сайд ус юм. Ер нь бол хотын хийж байгаа зүйлээс ер нь хөдөөний явдал амьдрал илүү гоё инэвсгэлтэй гоё байдаг болохоор би хөдөө болж исэн явдлуудаа яриа гэж харж ирсэн юм аа. Зүйтэй. За минут авч. За. Авч байгаа. За минь цагийн 1 минутын өгч. Найзууд нэлээд дэмжиж байна. За би ингээд 3 юм уу 4 дугаар ангитаа би хөдөө найзтайгаа ингээд гэр хардаг байсан. Тэгээ гэр харж байхдаа манай найзууд нэг номхон шар мөр байсан. Тэр ерөөсөө ялгаач үргэж чаддгүй ийм мөрөөс тэгээ би найзтайгаа ингээд ерөөс тэрэн дээр мордох гээд бит хоёр ерөөсөө мордол явах гээд тэгээ мордож чаддгүй. Нэг удаа би үсэрсэн бараагүй. Би доор ноцсон манай хүн миний дээр гэрч үсрээ бараагүй. Тэгээ морь номхоо зогсож байгаа бит хоёулаа гүйчих юм. Манай хүн гүүгээд очиж үсэрсэн чи хондлоо тэгээ. Шидэгдээ нөө морь нь бухаж аа шидсэх. Тэгээ нөө оожхдоо нөө нэг 100-ны яг борооны дараахан болохоор нойтын тийм бууц шавар баасан дээр очиод хамар манаш хоргол моргол авчихсан тийм чимтэй юу зааж гэж байгаа тэгээд нэг тиймэрхүү нийт юм болж исэн. Хоёр дахь нь гэвэл би хөдөө ахыгаа толгой дээр буцалсан ус хийж аавтаа алуулж исэн. Шалзалсан алуу ус би ээжтэйгээ ярьж байхдаа ахыгаа толгой дээр игээд Хана дундаас нь битээ ингээд хэмжиж өгöd байгаа шүү дээ. Тийм. Юус ахыгаа толгой дээр буцсан ус игээд аав ээж хоёр унтчихсан ээж сүрмэс би ээжтэйгээ ярьж байхдаа ахыгаа толгой дээр буруу савтаа усыг игээ би аав сэрээд босчих гүвсэн алуусан. Би гол нь аавс айгуу хайдаг агаа чимээ. Ах чи одоо амьд үд юм. Баян штэ. Түлээ алчааг юм уу? Түлээ хард ер нь бол халт тусаагаал. Нэг тийм 100,000 төгрөгтэй байна. Үргэлжлүүлэх үү? Үргэлжлүүлэхгүй. Ингээ зорилгоо ингээ дуусаа. Ер нь олны танил хоёр үнийг хаж үжигчүүн инээлгэнэд бол айгуу чанга байд юм байна. Драмынхаа. Ахыгаа толгоогоор ямар ч нэг инээлгэлээ. Яг болсон явдалтай тийм. 100,000 төгрөг. Одоо тэр хавих хэвээр гулаад арна. Ямар амар фэн үттэй юм бэ ерөөсөө бүр энэ. Заалан Нэвтрүүлгээ дуусгараа манайхаа явъя гэдэг. би нэг хөдөө ингэсэн байхгүй гэхтэл Эдгээр нөгөө найзаасаа хичээд нөгөөдг нь хичээд юм байх сая өдрөөсөө. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Олимп банк. 3 саяны шоу нэвтрүүлэг үргэлжилж байгаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Олимп банк. Тайзнаа мөнх зул. Сайн байна уу? Сайн байна уу? За манай тайзан дээр маш цөөхөн бүсгүйж гарч ирдэг болохоор энэ 3 эрэхтэй хүн шууд инээмсэглээл огтож авлаа чамайг. Баярлаа. За чи яг хоо цаашаа царайгаа харуулсан. Би ч артлаас ч тэгтээ инээж байгаа шүү би. За. За юу хийдэг вүлээ? Оюута. Ямар зорилгоор орж ирж байна? Телевизийн нэвтрүүлэгт ер нь өөрөө сорьё гэж бодоод. Анхудаа. Тий анхудаа. Оюутан дугаасаа мөнгө хэрэгтэй. За. За амжилт хүсье. За. За ингээд 100,000 төгрөгийн төлөөх 1 минут гүйж эхэллээ. За.
Би өнөөдөр Монгол ээж нарын одоо үр хөвгтө өсгдөд тэр агуу уур ухааны тухай яригж бодлоо. Жишээ нь манай ээж бол нэр үнэхээр амар гайхалтай хэлсэн үг болгоно одоо бурхны сургаал мэт заяа. Одоо намаа ингээл нам жоохон байхад л хөөе мөхцүүлээ. Чи бидний угаасаа шалан дээр битээ. Одоо жишээлбэл манай ээж наваа жоохон байхад одоо болгошгүй зүйлийг одоо хэлгэж сургасан. Жишээ нь аматтаа тоолоод. Энэ бол одоо үнээр бүтшгүй зүйл бол хийж сурсан юм байлаа. Эсвэл сүүлийн үед манай ээж одоо их рутер унтраад болчиход байгаа нет. Тэгээд ингээд би явахтай шөнө 12 үедээ PUBG даалаа. Тэгэл нөө рутер ачаал нинжа шиг хасаахаар манай авчаар одоо бүр ингээд тэгээд хулгайчийн ухаан нэрсээр нөө цагдаагийн ухаан нэрсдэг гэдэг шиг шууд очиод нөө рутер ингээд бүр салгаад хуцтай гэрэл өрөөрөө хончиж байгаа хөө. Би тэгэл эхлээ манай хоёр тийм мэдхгүй нөгөө рутер шим HD төхөөрөмж өгдөг штэ тэрийг авч ороод тэгээд би аим гарчсан нэтгүй ямар хэцүү. Тэгээд энэ тэмцээд орж одоо баяртай. Тэгээд баяогөр ахтаа хатсан. Баяогөр ямар юм аа? Би төсөлд нөгөө нэг сүүлийн 10 секундэд энийх бол нэг бэлдсэн байсан ба тэгсээ тэрийг басан мартчихлаа. Дор цагаа. Ханд секунд жоо бах маа тий. Тэгээд ээж чинь чамд амаа амхиад хоолоо ид гэдэг байсан тэгээд шалан дээгүүр яваа тэн дээр нэг гацаал бүлрээ тэгээд тэрнээс хойш юм болчихлаа тий. Тэглээ. Харамсалтай байна тий. Гэтэ чи яг ярих гэсэн юм одоо санаж үл яриа. Одоо Монгол ээжнэр ер нь ингээ үр хөвгтүүдтэйгээ тий гадаад хүмүүс харахаар бол амар тий ингээл харгас хэрсэн юм шиг мөртлөө амар ингээ нарийн ухаантай байгаа байхгүй тий. Одоо ингээл жишээлбэл тий бусдын хөдөлмөрийг хүндэтгэж сурч юм уу тий. Тэгэл тойр зодтолч бол гар зодол би шалыг угаасаа гэх хөвдчихлээ. За. Чи наа шилэн үзүүч халтар байна. Эргэж хараагүй юу хийж яа гэдэг шиг тий. За баярлалаа манай шоунд баярлалаа. Чи наа талчган жагаа цонхон дээр сунчих юм бол дэлгүүрлөө дагуулж явахгүй шүү гэдэг шиг тий. Амар тоглоом юм уу? Бидэд 5G 100,000 төгрөгөг жижигчин баяр магнат. 5G гэхээр би одоо таруугыг хилээд байгаа юм. Би яг тэгж ойлгоод явуулсан. PUBG гэжтэй 5G биш ээ. Ер нь жоохон ийшээ гараад нэг үзэх юм уу? Нэвтрүүлгийн ивент төгч Mobicom үлээлтээс илүүг 3 саяны шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Тайснаа булган. Сайн бацхан уу? Сайн. Яа, булган гэдэг шүтэст сурж байгаа. Булганых юм уу? Гүү, манай өвөө булганых. Тэгээ ачцээд ийм нэр өгсөө. Тэгээ уул нь манай ахад энэ нэрийг өгчээсэн. Тэгээд нөө будаан дундаа сонгогдоогүй. Тэгээ над дээр дахиад хүч үзээд тэгээд над дээрээ сонгогдсон. Хамт бууршгүй. Чамаг шиг суулж байхад угаасаа бараг ганцхан нэр байсан юм шүү. Гүү, түмэн дэмбэрэл гэдэг нэр байсан үлээ. Гэтэ тэрийг аваагүй дэ жоохон баярлдаг. Яагаад нэр гэдэг чинь гоё шүү дээ. Эцэгхээс аяасан нэр л юм чи ямар ч нэр байсан. Баянш одоо ч юм биш юм уу? Юу нэг батач юу бэ? За. Яг ч яасан нэг жүжиг чинь нэлээ ууртай эхлэх гэж байгаа шиг байна. Чи бэлнэ үү? Харин ингэж энийг уурдуулж хэлэхгүй хамаг мөнгө өгөөд тусах юм аа. Дандаа 100 дээрч юу? За. Тэгээ тэмцээд нөгөөдөл гараа яваад байгаа тий. За цаг явлаа. За Улаанбаатар хотод ингээд зуны улирал болохоор бороо их ороод ус их уулзрууд дээр тогтдог. Тэг хүн уулзар дээр ирээд ингээд яаж норохгүй гарах вэ биш. Яавал баг норох вэ гэдгээ бодож ингэж гарч байгаа байхгүй. Удаан бодвол ус цацуулна. Тэгээ ингээд эмэгтэйчүүд яг төвлөө ирээд ингээд ус туулж байгаа юм л та. Бүр их устай газар бол зөвхөн төвлөө ирсэн гар уснаас цуцаа явж байгаа байхгүй. Тэгээ ингээд гутал хамгийн чухал нэг байгаа байхгүй. Тэр хүн ингээд гутлаа ярьлаад хэрэг гутал норчих юм бол чиг татна. Айгүй хэцүү. Өдөржингөө ингээд гэртээ ингээд чигтэй готалтай яваад орж ирээд оймсод тайсан газараа шүдэнд зурах шаардлагатай болж байгаа байхгүй. Яагаад гэвэл нөө өндрийн дарах гээд. Тэгээ ингээд өндрийн дарж чадахгүй лээж орж хүүшээ энэ гэр орон чи юу өнөр хангалаад байгаа юм бэ? Цэвэрлэх байгуулан чи өнөр өнөртэй байгаа юм шүү. На цонхмого хаалтаа. Тэгээ цаг нь таарчлаа да. Үнхийн онгоч юу би ганцаар зогсож байгаа юм.
Яг Улаанбаатарт байдаг бүх асуудлуудыг 1 минутын дотор амжиж шилж чадлаа. Чамайг нэр дэвшүүллээ. Улаанбаатар хотын даргад. Хичээл сурлагт амжилт хүсье. За баярлалаа. Тэр бол хайбрид 9900 вакцин хэрэглэгч. Сүлжээндээ хязгааргүй ярианы хэрэгтэй. Харин энэ бол хайбрид 19900 вакцин хэрэглэгч. Сүлжээндээ хязгааргүй яриа, мессеж, дата хэрэгтэй. Харин би цоошин хайбрид 19900 вакцин хэрэглэгч. Сүлжээндээ хязгааргүй яриа 5500 нэгж 500 мегабайт дата ашигладаг. Хүлээлтээс илүүг Mobicom. Хэв маягта тохируулан дизайна, валюта, дансаа сонгодог карт. За ингээд Tesla дараагийн оролцогчийг өгтөө авцгаая буян дэлгэр. За сайн байна уу? Сайн байна уу? Оо, өстө харсан хүн багч нэ. Танд юм уу? Монгол дээрээ таньж байгаа хөө. Үгүй тийм үү? Од штэ. Яа, би тань. Кинонд ордог мөн мэстэй нэ жүжигч. Мөн мэстэй. Лат. Юу тос яасан юм бэ? Бүрэг игээд. Би тэгэхээр өвөр хангай аймагаас төгрөг сумаас ирсэн юм тий. Тэр танд хүн юм болов ах トゥ хамаатан садан юм болов л гэж бодлоо. За. Шуурлагын нэг төрөл болох пароди илгэлийн төрлөөр оролцох гэж байгаа. Тэгээ ерөнхийдөө энэгээрээ дагнаад 5 явна гэдэг. Оо явна. Гороосыг гаргах юм энэ дотыг аваад явцаа. За ингээд тоглолтоор очих нэг хон гаргаад өгөөрэй зөө. Ямар амар өөрсдийн ирэх ашиг юм явууч. За ямар цаг явлаа? Цаг явцсан юм. Сэрхэх юм данж үштэй. Сэнжгэндам бүрэл дээр хүнд би хайртай. Намрын уулна магнагийн инэхийг сонсоорой. Ястай гоё. Намайг инээлхийг үзэх гэж анхамын чи уснасаарай. Намрын уулна магнагийн инэхийг сонсоорой. Яадаг гоё тийм гоё ястай гоё гэдэг үг арддаг байна. Тийм гоё юм тийм үү? Буйна чи яг одоо 100,000 төгрөг халаалчаа зогсож байна. 100,000 төгрөг дэнчин тавиад 300,000 төгрөгийн дараагийн 1 минут руу ороход бэлэн байна уу? Бэлэн байна. За тэгвэл байцаагаар чи яг бэлтгэдээ явж бэлэн болохоор одоо цаг явъя гэж хэлээрэй. За ингээд Орсын айлын олон ангит кино, цэргийн сургууль киноны нэг хэсгээс бүгдээрээ үзцгээе. Тэгээ энэ дээр болохоор манай нөгөө Перпичко нөхөр маань нэг дотор хувцсны лангуун дээрээс худалдаа хийж байгаагаар гардаг байгаа. За тэгээ эхэлцгээе. Цаг явлаа. Сайн байна уу? Сайн уу? Та юу хайж байна? Юу бандаж байгаа юу? Юу энэ дурсыг чинь нөгөө бандаж мөн үү л гэж. Тэр чинь нэг үг штэ. Тэгвэл наадхнаач хоёрыг авъя. Ямар арзмаар? Новш гэж. Би нөгөө арзмарын мэдхгүй л дээ нөгөө юу. Гутлын арзмаар нь л 36 л да. Яа нэ? Татаачны арзмаар ярьжсэн шүү гутлын арзмаар болгоод үнэхээр нэттэй байлаа баяр үргээ амжилтсан. За 300,000 төгрөг төвгөөхөн авлаа. За 500,000 төгрөгийн төлөө өрсөлдөх 1 минутыг надаас аваад төрлөгийн үргэлжлүүлэх эсвэл 300,000 төгрөг аваад гэртээ ярих уу? Хангалттай биш үү? Эсвэл цаашаа гоё юм байгаа мó? За би бол асуудалгүй чи хоёр үеийг давцсан учраас дараагийн үед ороорсоо гэж хүсэж байна. Үзэгчид бас юу гэж бодож байгааг сонсъё. Зарим нь ингэж дөргиж жагаад хүнийг мөнгөгүй гаргаад байгаа шүү дээ. За үзээд алтыг дөө. За амжилт хүсье. За цаг. За яжгаар. За тэгээд та бүхнийхээ өмнө мэрэгжлийн сумаа бүхийн 69 дэх хавраг Асаа ширүү даваг дор жаваргыгаа урьж байна. За цаг явлаа.
Тэнгэр сэтгцэн миний Монголын хэмлэгээр том тав хүмүүс сага урж гин үү? Арай энийг гэдэг юм санаж унаад авах юм. Үнэхээр инээдтэй адилхан байгаад байна. Нэрээ юу? Дахиад үзүүлдэ би яг сайн цаашаа үргэлжлүүлэлтээ гоё юм да. За. Малгаагүй явчих уу? За өсч. Тэгээд аврагн хоёр дүүгээ энэлэх гээд үзэж байна даа. Тэгээд ер нь бол шүү дээ. Энэ хүн амьдрал шүү дээ. Хүн амьдрал шүү дээ. Тэгээс хүн энэлэх гэдэг чинь ялаа байхгүй. Чи энэ үрдний явуулж бэлдэж байгаа нь явуул да. За. 500,000 төгрөг. Яг асаавар алан байхгүй юу гэдэг юм. Тэгээ араасны 80 өгөөл яа тэгсэн бол. Гой. За ёстой. Гайхалтай сайхан явж байна. За. 500,000 төгрөг. За одоо сая төгрөгийн төлөө дараагийн шат руу орно үстэй тий. За. За. Орё. Амжилт. Цаг явлаа. Дагамдын сусрамгааг урж байна. Холын бодгон цагаан хонны нэхэн годог чин харваад өгшөтөг юм багаж цнасаа басоо. Авторга тэнгэр шөтөдөг бай. Одон гараг шөтөдөг бай. Нуудан чав тавлангүй шөтөдөг нэг бол би бурхан чөтгөрч шөтөдөг бай. Бэмхтаг нэг шөтөдөг юм. Бэ хүнийг шөтөдөг юм. Бэ чигаа шөтөдөг юм аа. Орвыг шүтх юм ба. За. Сайхан оролцлоо. Тэгээд хоёр ахтайгаа селфичтэй. Сая төгрөг. Юу нэг шотож би. Сая төгрөг. Ямар нэг секунд байгаад байдаг. Ямар амар хурдан дуусчих юм бол дуусчих юм болов. Ямар цайрцсан бэ гээ. Бас секунд дамжил 6 даруулах гэж чадваа. Секунд дамжил 6 даруулгаад. Бууж өгөө тийш алгасан уу? Эсвэл чиний яг үзүүлбэрийн чинь нэг хэсэг юм уу? Айл. Яг жигнэсээ алгасан юм шиг сая. За яа чи сая төгрөг хармаасан 3 сая төгрөний төлөө үзэх үсгүй бол сая төгрөг аваад гэртээ арих уу? За. Манай оролцсноос мөнгөнд нь бас таталтаа дээр аваа дээр л гээд. Айл дэмжээд үгүй бүгдээрээ. За ингэж яагаад хүүхдийг мөнгөгүй гаргачихваа та нар хөөе. Энд бүрээ үзүүлбэрээ төр завсарлаа. Дараа олон тайзан дээр та бүхэнтэй уулзах хаа гэж найдаж байна. Маш их баярлалаа. Баяр үргээ. Энэ бол таны шийд. Баяр үргээ 3 сая нээз. Сая төгрөгийн болсыг хангаж сая төгрөгийг авах эцэнтэй боллоо. Энэ бол Өвөр Хангай аймгийн төгрөг сумаас оролцож байгаа буян дэлгэр. Мөнгө. Амжилт хүсье. Мотгороо сайн яваарай. За ингээд саятай бол гараад ирлээ. Маш гоё зэрэгтэл тэгээд хоёр жүжигчнийг инээлэх миний хувьд одоо мөнгөөр хэмжишгүй аз жаргалтай мөч байла. Тэгээ маш бас хэцүү даваа байла. Энэ бол 3 саяны шоу нэвтрүүлэг. Танаа гэрт бахаж гисэн инээлжлийг авчирсан гэж бодож байна. Амралтын өдрөө гайхалтай сайхан өнгөрүүлээрэй. Инээд байгаа газарт эрүүлэг юм оршдог.